мэдээллийн орчуулга оруулах. Таны нийтлсэн мэдээллүүдийн орчуулгыг оруулах шаардлагатай. Өөр оруулсан мэдээлэлээр дарж ороход баруун талд translate гэсэн товч байна. Translate гэсэн товчон дээр дарахад за англи болон монгол гэсэн хоёр төрлөөр харагдана. За нийтлсэн мэдээлэл маань ямар хэлээр орсон байгааг энэ статус гэсэн төлөвөөс харна. За энэ дээр монгол хэл дээр нийтлсэн байгаа учраас одоо англи хэл рүү хөрвүүлэх боломжтой. Тэгэхээр энэ operations гэсэн баганд харагдж байгаа товчон дээр дарна. За ингэж гарч ирэх талбарууд дээрээ орчуулсан хувилбараа оруулж өгнө. За энд англиар текст оруулна гэсэн. За ингээд бүх мэдээллүүдээ англи болгоод англи хэлээр орчуулан оруулсны дараа хадгалах товч дарах юм бол таны мэдээлэл орчуулагдсан нийтлэгдэх болно.